За юу яцгаа миний Улаанбаатарын цуглуулганууд. За тэгэхээр миний энэ удаагийн ридинг болохоор ямар учиртай байвал бид нэр shadow хэсэг гэж байдаг те. Тэр нь бидний дандаа зүхтаагаад байдаг тал واخхой юу. Тэгээ энэ нь бод гарагийн буцалтаар ер нь дийлэх тохиолдол аюух гарч ирдэг юм аа. Тэгээ ингээд зарим нэг хүмүүс айгүй амар болчлоо шүү дээ. Бууд нь буцахаар лекс нь гарч ирдэг гэж яах шиг. За одоо манай гэс надлаа залах хаач гэж яах шиг юм тэнийг юм байхгүй байхгүй юу. Хэрвээ чи тэгэж бодож ивэл шүү дээ те. Наа чи нүр тулах ёстой байсан асуудал биш үү гэсэн үг. Яг бол чи already expected буюу чи аль хэзээ мэдчихсэн байгаа даа байхгүй юу. Тэгэхээр наа чи хизэж болохгүй гэж ойлгож болж байна. Эсвэргээр ингээд нөгөө бод гарагийн буцалт биднэрт өгдөж байгаа юм шиг дандаа анзаараагүй байсан үйл явдлууд дуусгаагүй байсан ажлууд гинт байдлаар л ингээд нөгөө гарч ирдэг л байгаа даа байхгүй юу. Тэгээ энийг хэдүүлээ яаж ойлгож болох вэ гэвэл одоо бид нар чинь basically мэлхийн ордны үйлрэл рүү орж байгаа тий. Хор тавдар би чи хочилдог шүү дээ мэлхийн ордын. Гэтэ яг энэ мэлхийн ордны season болохоор бидний хувьд бол хамгийн emotional season байдаг байхгүй юу. Тэгээд мэлхийний дараа шууд арслан ингээд нэг гарч ирж байгаа. Бидний астрологи ярьдаг вэ гэвэл астрологч нь зүгээр яг ямархуу үе нэрэг бидний эргэн тойрон дээр дийлэх тохиол байна вэ гэдгийг зүгээр таних нэг юм хөгжилтэй хэрэгслэгээ ойлгочих болж энэ заавал түүнээс чи одоо нэг мэлхий байлаа арслан байлаа ийм гэсэн үг биш байхгүй да. Тэр нэг иймэрхүү одоо хандлага характерууд орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр бидний ингээд нэг онцолж байгаа энэ удаагийн ридинг бод гарагийн буцалт нь болохоор юу яж мэлхий орд. За, эмоцнууд ингээ гарч ирж байгаас нь те. Тэгэхээр ер нь л харах хондоо ингээ бодоход дийлэх тохиол бид нар юуг эмчлэх ёстой вэ, юуг ойлгох ёстой вэ гэдэг зүйлүүд энэ буцалтаар ер нь гарч ирдгээл гэл ер нь харах хондоо ингээд наачи заа ёо. Тэгээд угаас би энэ богино хугацаанд тайлбарч чадахгүй. Миний яг бод гарагийн буцалтыг хамгийн сайн тайлбарсан бичлэг болохоор нэг жил мөлийн өмнө хийжсэн яг жилийн өмнөх бодын буцалтаар яг хийжсэн бичлэгээр наацсан байгаа. За энэ дээрээс нөгөө дүрслэл мөрслөн янз бүр шүү дээ. Озооны давхраа гэж дүрслсэн ч нааж ах шиг те. Тийм байна. За тэгэхээр эхэлж хоньны орноос эхэлнэ. 2 Angel number шастаа зүгээр эхлэе ш. За тэгэхээр хоньны орд энэ бод гарагийн буцалтаар өөрийнх нь shadow хэсэг буюу харанхуй хэсэг байгааз тэрнийхээ яг юутайгаа нүр тулах бай. Би яагаад ингэж хийж байгаа вэ гэвэл би саяхан юу вэ? Hypnosis сонсоод унтсан байхгүй юу? Pop сонсоод тэгээ shadows work гэдэг. Тэгсэн чинь ингээд миний дандаа ингээ анзаараагүй байсан, ер нь бол зөвхөн анзаардаг мөртлөө анзаарахыг хүсээгүй байсан айдсуудтайгаа сайхан гар нүр тулж байгаа байхгүй юу? Би чинь нэр ийм юмнаас дандаа ингээ зүхтаад идэг гэсэн шүү дээ. Наац нүр тулхаас таа гэж байл те. Угаасаа бод гарагийн буцалт чинь ер нь бол basically ингээд бидний тэр дуусгаагүй ажлууд ер нь юм хүмүүнүүд шүү дээ. Нэг амар хүнд мөн дээр ойлгох шаардлага байхгүй. Зээ. Яг зөв. За би хувааж ярихаас өөр аргагүй боллоо. Group A. Хэрвээ таад штэ те. World үзэр 6-гийн доош байгаа байхгүй юу? Тэгснээр 6-гийн элдэн доошоо. Хэрвээ таад заяа. Одоо жишээлбэл хин нэгнээс ингээд нэг салсан байлаа гэж бодъё. Тэнгүүтээ таа ч яг нэг ордны эхлэл орч үдэ тэгснэ кардинал орд гэдэг чинь ингээ юмыг эхлүүлэхдээ сайн шүү дээ. Гэхдээ ч гэдэг ингэж эхлүүлж болохгүй гэж хэлээд байгаа байхгүй. Хэрвээ чи хинэгнээс ингээ салаад тэгээд дараагийн үнтэй үерхтэй шүү дээ. Дараагийн үнийг нэг найрж байгаа шүү дээ. Яа чи ямар хөөрхий ингэж мэл найраад наазаац. Гэхдээ шүү дээ нэг кондишнтэй байгаа байхгүй. Хэрвээ чиний тархин дотор дараагийн үнийг ингээ найрж байхдаа манай X намаа ингээ нэг атаархаад надад атаархаад тэгээ араас минь ингээ нэг гүүгээд ирнэ гэдэг хүлээлттэйгээр дараагийн үнтэйгээ болцоол наача очиж чиний хийж болох хамгийн том тэнэг үйлдэл байгаа байхгүй.
Яа тэгвэл юунаас ингэж нөгөө хэрвээ энэ үйл гарч ирэх юм бол шууд хаалга хаах ингээ нөхцөл дээр гарч ирж лээ л да. Би юу гэж ингэж тайлбарч байгаа вэ гэвэл ямар нэг юмыг дуусгах гэж байдаг те. За X байна уу? Хуучин харьцаж исэн хүн байна уу? Ер нь ямар ч ингээ хүн байсан бай бол хамаагүй за найз байна уу? Дараа чи ингээ харилцаа руу орохдоо яадаг вэ гэвэл чи emotional хувьд бол бүрэн тавьж явуулсан байхад чи тэр хүнээс ангижирсан байна гэж ойлгож болдог. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл хэрэг чи X байж тээ яг одоо ингээ нөгөө хурмаа гэдэг амар аз жаргалтай байх ингээ хараад ингээ нөгөө баярлаад I wish all of the best гэж хэлж явуулж чадах юм бол шүү дээ. Гэтэ үнэн сэтгэлээсээ шүү ямар ч ингээ нэг юм шийдгүүгээр. Түл чи X-ээс 100% муу он хийсэн гэсэн үг байхгүй юу? Одоо чамд X чи яг ямар яа нү ер нь ямар ч байдлыг болсон л гэсэн үг. Тэгэхээр чи муу он хийсэн гэсэн үг. Стил ингээд нөгөө somehow одоо чи бататай ингээд нөгөө болцшээлээ гэж хэдэ. Гэтэ манай X толгой ингээд нөгөө батаа хараад ингээд атаарах болоо гэдэг бодолтойгоо байж бол чи болоог байна гэсэн үг байхгүй юу? Миний хэлж байгааг ойлгож байгаа тийм. Яг энэ үйл явдалд А групп болохгүй гэж байна. Групп Б заяа. Хоёрын аяга High Priestess үзэр хоёрын ил дээр ингээд нөгөө гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ 10-ын ингээд нөгөө саваатай. Юу гэж хэдүүлээ ойлгож болох вэ гэвэл ч те. Энэ бод гаргийн буцалт одоо чиний хамгийн том чаддгүй зүйлийг хийх байгаа байхгүй юу. Чи хэрвээ чи штэ те ингээд хүнд ингээ муухай хэлэгдэхээс ингээд нөгөө санаа зовдөг ч юм уу. Одоо жишээлбэл найзаад надаа энэ дээр ингээд нэг туслаад өгөөч гэдэг ч юм уу те. Тэгэнгүүтээ ингээд нэг юм доошоо орж байгаа юм шиг ингээд мэдрэмжтэй байгаа шарандаа ингээд бүгдийг ингээд нэг ганцаараа их гэж чичирдэг бол. Ажил байж болно, ямар юу ч хийж болно шүү дээ чи. Эсвэл хэрвээ чи ингээд одоо найзууд дундаас угаасаа ингээд нэг тойр ингээд яг ийм болцсноо ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Бид хоёр хизээш дахиж ингээд найзлахгүй хөө. Гэхдээ somehow би ингээд болгыг бүтээх гэж үзчихээ. Гээд бас ингээд амар эргэлзээтэй сонголтод ингээд орсон байгаа бол наатхантаа ингээд ялчгүй нүр тулах хэрэгтэй байхгүй нэгт эцээст ингээд нэг чи хэний ч өмнөөс ингээд амьдраагүй бусад хүмүүсээс чиний өмнөөс амьдраагүй гэдэг ойлгох хэрэгтэй байхгүй яа гэвэл хэрвээ чи ингээд нэг найзын ингээд нэг хүрээл дундаа дандаа нэг юм аавшиг ч юм уу ээжиг ч юм уу ингээд бүгднийг ингээд хайндлаа гэлээ яах гэж тэгж байгаа. Хэрвээ чи ингээд ажил дээр штэ те ингээд хүн болгоно ингээд таалагдах гал би яста болох ч юм бүтээ чинь бүгдийг ганцаар ингээд нэг хийгээ тэгээд яах гэж. Гэтэ чиний ингээд зүн совын чинь мэдээд байгаа байхгүй хаста арай шаахгүй байна. Яалчгүй энэ дээр ингээд үгүй гэж хэлээ. Яалчгүй энэ харилцаан дээр жоох ингээд ингээд хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Юмнуудаа гарч ирэх байгаад байгаа байхгүй энэ бод гаргийн буцалтаар. Тэгэхээр ингээд хоньны орд болохоор хоёр хуваагдчихаа. Нэг нь болохоор хэрвээ ч штэ те хин нэг нь датаарах болгоод хин нэг ингээд нэг одоо болцдог ч юм уу найрдаг ч юм яадаг ч юм тийм хүн нөхцөл байдалтай ингээд байвалнаа чи ингээд нэг болохгүй гэж. Нөгөөх нь болохоор чи ингээд бусдад ингээд таалагдах бусдын ингээд нэг манлайлагч ч юм уу эсвэл найзууд дундаа нэг кули алддаг баачгад ингээд байх гээд өмнөөс нь хамгийн минь ингээд хийж өгдөг ингээд байгаа. Тэгээ тэр нь буруугаа мэдсээрээ байж яваад байвал бод гаргийн буцалт наадах ч ястаа жиг ингээд ил болох юм дээ. За тэр яах вэ? Зөвлөгөө авч гээ. Oh my bad. Тэгээ би угаасаа анзаарч ирсэн ингээд айгүй олон тохиолдол баг 10 тохиолдлын 6 маргадан дээр нөгөө оны өртнөх ингээд болгыг бүтээчих гээд өөрөө дандаа ингээд нэг савалт ангаацсан суулдаг байхгүй юу. Тэгснэ амар тэнгэн заяа. Одоо шилбэл шаардлагатай хүнд заяа. Шаардлагатай нөхцөлөд шаардлагатай ажил дээр амар хичээхгүй мөртлөө заяа. Дандаа нэг юм шаардлагагүй тэг зүгээр нэг магтаалын ажил дээр амар оролдоод наачдаг байгаа байхгүй. Энэ өстө болдгүй юм билээ. Энэ яг 10 тохиолдлын 6 маргаа дээр ингээд нэг гарч ирд юм санагдаад байхгүй юу. Шаардлагатай гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тэ хэрэг би энэ ажлыг энэ хүмүүстэй ингэж хамтраад ингэж хийх юм бол бодит өгөөж бодит бүтээмж нь юм байна. Тиймээс би ши хам хүчээ ингэж нэг зарцуулна гэх юмн дээр одоо урт мартаа харцсан байж байгаа. Тэнгүүдээ зүгээр нэг юм наацхын ингэж хальт нэг босстой магтуулах юм эсвэл нэг краштай магтуулахын төлөө ингэж нэг
хамаг энерги шаардлагагүй ажил, шаардлагагүй нөхцөл байдал ингээд зараад яваад байдаг гэсэн айдиа байхгүй. Oh my body is that. Яп, биелээд өмнөх хэсгээ санаж байна уу? Групп А. Нөө яах вэ тэгэл X-ээ жоох атаархах гад өөр хүнтэй болцсон гэж наадаг. Тэгээ наа өөр хүнтэй болцож байгаа нь манай X миний араас илүү өгөхгүй байна. Юунаас өдөөс чинь салаач өгч байгаа байхгүй. Нэгт. Хоёрт ингээд X-тэй нэг гайгүй нэг хаалтай ажиллагаа гээд за ингээд нэг гоё ямар ч ингээд нэг хал палгуур ингээд салах нөхцөлөд ли ч өөрчлөлийн нүгээр ингээд нэг хаагаад өгчихжээ л да юунаас. Тиймээс ингээд энэ бодгаргийн буцалтаар ер нь жоохон ингээд шинэ хүмүүстэй ингээд нэг танилцах ч юм уу. Эйтргээ жоохон хоошоо татвал яаж вэ? Яагаад хоошоо татвал яаж ингэж хэлсэн бэ гэвэл 5 аяга байгаа байхгүй юу? Энэ бодгараар нөө ялч хүч амар ингээд нэг депрешн орох гал яа л да. Жах сэтгэлээр оноо стресстэй, нервтэй. Тэгээ тэрийгээ сэргээх гээд жаа болцонгүй үйлдэлүүд ер нь айгүй хийх гэдэг гэсэн ингээ хариу гарч ирж байгаа байхгүй юу? Тэгвэл жоохон хойшлуул яаж вэ? Ошоо амруул. Тэ? Жоохон амс хийгээд тэ? За дараагийн зөвлөгөө. Ерөөсөө хоньны орныхын юм байна. Энэ бодгаргийн буцалтаар ямар нэгэн шин зүйл эхлүүлэх, шин төсөл мөслийн энтрэгээ эхлүүлэхийнхээ өмнө эхлээд хуучин эхлүүлсэн байсан төслүүд за эсвэл хуучин ингээд одоо хийн гэсэн ингээд юмнуудаа ингээд зүгээр basically хийгээд дуусгаж байгаа. Окей. Яагаад ингэж гарч ирж байгаа вэ? Нэг judgment үзэр доошоо тэгснэ хоёрын хэлттэй хамт гарч ирж байгаа байхгүй. Нөө нэг юм байт юм да, нэг жишээ ярих юм бол нэг юм brawler гэж яддаг байхгүй юу? Бокс донд brawlers яадаг байг үл штэ те цохиулах тусам илүү хүчтэй цохих гээд ингээд нэг гиндагаад байдаг. Окей, ашигтай үед ашигтай байдаг. Гэтэ яг энэ үед л ашиггүй одоо байхгүй юу? Хэрэв чи ингээд нэг одоо хуучин ингээд дуусгаж амжаагүй ажил чинь ингээд чамд хөвгтэй санагдаад өөр ажил руу орчих юм бол уулал арай амар юм санагдаад байгаа. Эсвэл чамд ингээд нэг ядраатайгаа харилцаад шууд ингээд гарангуутаа өөр харилцаа эхлүүлчих цаанд арай амар байгаа. Гэтэ энэ удаа болохоор яг жоохон одоо нүүр тулаад одоо жоохон гингар байгаад тэгээд энийг ингээд дуусгах чаа. Тэгэхгүй бол ингээд чамд амар төвхтэй нөхцөл үйл явдлууд гарч ирэх гээд байна гэдэг л нэг юм basic хариу байгаа байхгүй юу? Тий. За. Уг холдож өхрөнд хадлаа. За. Арслангийн орц. Тэгэхээр энэ бодгаргийн буцалтаар shadow хэсэг гэж байгаа. Хүний харанхуй тал. Харанхуй талыг Карлин аваад тайлбарсан байдаг. Та өөртөө YouTube-ээс ороод үзчих. Тэгээ бидний дандаа зугатаад байдаг зүйлүүд энэ бодгаргийн буцалтаар ерөнхийдөө гарч ирнэ. Тэгэхээр харцгаая. Энэ бодгаргийн буцалт танай орнд яаж нөлөөлөх вэ? Юу болох нь гэдгийг массын утгаар харцгаая. Амар шүү дээ. Oh my oh. That's. Энэ үгүй. Yep. That's what I thought. Би нэг юм анзаарч байсан. Айгу олон хүмүүс ингээд нэг таараад уншлаа. Тэ ингээд fire sign-ууд ягаад ч юм битгүй дандаа зодолдоод наачдаг те гэж.
Температур доош 7-оос аваад байж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ингээд та ялцчих одоо жоохон тухгүй яриануудаа ярих ингээд нэг цаг чинь ингээд болсон байна. Энэ яг өмнөх ингээд reading дээр байсан санагдаад байгаа юм. Тухгүй яриа гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл одоо ингээд за би одоо энэнтэй л нэг асуудлаа шийднэ. Гэтэ яг уулзах хэрэг дахиад хэрүүлэх, дахиад ингэх задлаа. Тэгж чаад нэг очрын үлээ. Motherfucker цариг чинь ингээ хармаар байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд нэг бифтэй байгаа хүмүүстэйгээ ялч гэн бодгаар ингээ буцалтаар ингээ уулзахаа зүгээр аргагүй болчихж байгаа байхгүй юу? Өөр аргагүй ч яг ер нь бол уулзах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд асуудлаа нэг дөр ингээ нэг шийдэх ингээ шаардлага гарч иржээ. Яг энэ ингээд чухал асуудал болчихвол 8 ил ингээд нэг 9 саваар ингээд нэг гарч ирж байгаа байхгүй. Чи илүү их ингээд нэг өөрийгөө ингээд дарах тусам илүү их одоо нэг хэлэх ёстой өгнүүд хийх ёстой үйлдэлүүд өөрийгөө хумих тусам заа чи илүү их ингээд тэр хэмжээгээр өөрийгөө ингээд амар их нэг төрөгдөл донд ингээд унгаагаад байгаа байхгүй. Жишээлбэл ингээд бодож үз ингээд чи босс ингээд нэг цалингаа ингээд нэг нэмүүлээ гэдэг жишээ авъя заа. Би цалингаа нэмүүлмээр байна. Hey boss. Би ийм бүтээмжтэй байна. Гэтэ манай бас намайг reject магадгүй. Тиймээс би чимээгүй ангаач яаш. Тэгээ босс чинь тэгээ яаж мэдхэвдэж байгаа гэж. Тэгээ уусаа ингээд тохгүй яриа гарч иж магадгүй баха. Босс чинь тэнгүүтээ чамд илүү их ажил өгдөг ч юм уу те. Тэнгүүтээ ингээд заа гэл. Гэхдээ ядч чи хэлийгснээ ингээд нэг хэлж чадахгүй ингээд амаа амхаа сууснаас л ингээд дээрэд байхгүй. Хэрэв чи ингээд босстой ингээд таны надтай ажиллаж 12 чинь амар тэнийг санаж байгаа fuck off гэдэг ч юм уу те. Наадах ингээд нэг хэлээд хэрүүл болохоос ингээ үнэхээр айгаад байвал наа чин нэг л удаагийн том шарах, нэг л удаагийн том дөргөл тахгүй юу. Тэрийг авч чадахгүй тэр дөргөл чинь ингээ жижиг хуваагдангуудаа жил 2 жилээр ингээ нэг явна бодол та. Dark байгаа гэдэг fuck юм. Тэр зөв нэг л удаа сайхан дөргич хэрэгтэй байгаа байхгүй. Тиймээс энэ удаагийн бодон буцал болохоор яг тухгүй яриа ингээ нэг өөрийгөө ингээ хороод хаагаад байсан зүйлүүд ингээ яг илэрхийлээ төстаас ингээ нэг ярихаас аргагүй гэдэг кейс гарч ирж байгаа байхгүй юу. Дараа нь lower сүзрөөр 10 доошогоор гарч ирж байгаа. За lower сүзрөөр бол яг basically ингээ хайрын үзэр мөрчлөө зүгээр basically зүгээр union буюу нэгдлийн л үзэр л дөө. Гэтэ яг энэ удаа гэхдээ хайраар нь гусгаар ингээ нэг гарч ирж яг яагаад гэвэл 10 аягийг дагуулж ирж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл шүү дээ те хэрвээ чи ялангуяа commitment ингээ нэг ерхэлт ингээ байж байгаа бол заа commitment үерхэл чинь чам нэг таалагдахгүй ингээд нэг байгаа бол за тэгээ ингээд нэг салангуутай өөр хүн ингээд нэг хөрх ингээд харагдаад байгаас яагаад би ингэж нэг хэлж байгаа вэ? Хааны хэлтийн ингээд нэг хажууд хоёр хатны ингээд нэг энерги ингээд нэг зороогод гараад ирж байгаа. Энэ гэхдээ маш ингээд нэг цөөхөн бэлгт нь хэлж байгаа шүү дээ. Хэрвээ чи штэ тэ commitment үерхэл ингээд байгаа. Тэр commitment үерхэл чинь чамд штэ тэ таалагдахгүй ингээд байгаа за. Тэнгүүтээ чи ингээд нэг насны чавганц ингээд нэг чимгээгээ сонгохгүй ингээд нэг альмаагаа сонгохгүй гэдэг ч юм уу энэ өндөр ингээд эргэлзэж байгаа бол заяа. Энэ бод гаргийн буцалт штэ те чамд нэг том шийдлийг өгөх байгаа байхгүй юу. Аха. Том үнэн өгнө гэсэн үг байхгүй юу. Энэ хаашаа явахыг бол би бас сайн мэдэхгүй байна. Угаасаа энэ дэр хаашаа явах ч гэдэг хүзэр байхгүй л л. Тийм ээ. Тэгэхээр ингээд бод гаргийн буцалт ингээд нэг хоёрын орнд ингэж нэг жонглордж жахаар зүгээр нэгийг сайхан сонгоод амьдралхаа болгол гэсэн ингээд нэг байдалтай байж байгаа юм болоо яаж байгаа юм бол тий. Хэдүүлэнд нь energy check-ийнээр ингээд цөөх юм гарч ирсэн бол хэдүүлээ түгэж юу вэ? Shadow өдрөөр mermaid өдрөөр юу ячаа. Зөвлөгөө. Энэ дээр амар сайн хэлээ за. Oh my body's down. Upsi. Онсоо зэн шууд тэргүү нээлттэйчдэг наас. За энэ яаж болох хэдүүлээ харцгаая. Нэгийн тоо гарч ирсэн чинь нэг удаа шавлаад за тэргүү нээлт. Энэ болохоор clarity буюу тодорхой байдлыг бэлэгдэнэ. Бид нар ингэж ойлгох хэрэгтэй. Тодорхой байдал эцээцэд бидний амьдрал ингээд нэг жин там бүхэн болцсон үед гарч ирдэг юм аа. Тодорхой байдал яг ямар үед гарч ирдэг вэ гэвэл шүү дээ чиний амьдрал хамгийн тодорхой үед гарч ирдэг байхгүй юу? Үдчихэж байгааз амьдрал угаасаа үддэж шүү дээ.
Юу гэсэн үг вэ гэвэл хэрэв чиний амьдрал ингээд яг одоо ингээд баланс наалгацсан хаашаа явахаа мэдгүй, юу гэхээ мэдгүй, хинтээ байхаа мэдгүй, ер нь яаж ингэж амьдралаа ингэж нөө босгоод урагшлуулахаа ингээд мэдгүй байвал яг одоо энэ ингээд нөө бод гараг болохоор чиний цагийг гаргаж ирж байгаа байхгүй юу? Бүгднгийн жигдлээд хаашаа явахаа олох цаг, олох зам. Энийг яаж олд юм? 4 ил дээр олдог байхгүй юу? Fucking зүгээр ганцаараа байж. Аа. Би баланс ургалж ярьдаг те, биднэрт найзууд хэрэгтэй, бид нар ингээ гарч орж шоодож те, текила ууж нэг сайхан те, тэгээ ганц үе ингээ нөө барис ингээ байвал сайхан ингээ те, нэг гоё гацом ингээ нөө хокерс гэдэг ч юм уу, тиймэрхүү гоё ингээ юмнууд ингээ хэрэгтэй заяа. Тэгээд атасайнтэй бид нараас ингээ ганцаараа байх хэрэгтэй байхгүй юу? Яансаа? Ганцаараа байх. Ганцаараа байснараа яг яа дээ? Ганцаараа байснараа TikTok уухгүй. Яг зүгээр цаг хараад ингээ ширтэг, хан хараад ингээ ширтээд үзээрэй заяа. Гав ганцаархнаа. Тэгээ ингээд зургч ингээд нэг цохилж байгаа анзаарч эхэлнэ. Би чи ингээд нэг аль хэсэг нь тухгүй байгаа, аль хэсэг нь найс мэдэрч байгаа, яаж аяж гэдэг нь анзаарч эхэлнэ. Чихэн дээр чи ингээд нэг одоо чиний хоолойноо чи ингээд сонсогч эхэлнэ. Тэрнээрээ тэгээд ингээд тэгээ бодлоодаа ингэж нэг анзаарч эхэлнэ. Үйл явдлуудаа төсөөлж эхэлнэ. Тэгээ яг энэ үед ч тэ ингээд нэг би хаашаа явах вэ гэдэг асуултыг зөвхөн хөнгөн асууад үзчихсэн. Тэгэх юм бол амар гоё хариу гарч ирдэг байхгүй. Энэ юу гэж дүрсүүл амар гоё вэ гэвэл ч тэ. Нүдээ нэг бүрсэлгэж чаад нэг сонин нэг юм зураг байдаг да баг. Тэр чи юу гэдэг вүлээ? Нэг зураг байдаг штэ. Сэтгүүл мэтгүүл дээр байдаг байсан. Тэгээ нэг нүдээ ингээ бүрсэлгэх юм бол ингээд дүрс тодорч гарч ирдэг. Тэр дүрс ч явахгүй. Бидний одоо нэг cast гэж ярьдаг. Тэгээ одоо бид нар ингээд одоо Divine-аас мэдээлэл авах гэдэг ч юм уу. Одоо тэр сүнс байна уу, дагин байна уу, одоо тэр юу гэдэг ч үлээ fuck сахиус байна уу те тэрнээсээ ингээ мэдээлэл авах чи ерөөсөө чимээгүй ангаад суух шүү дээ. Тэгж жагаад би хаашаа явах вэ? Миний чиглэл яг юу вэ? Гэдгийг ингээ асуунгууд цаанаасаа чиний бодол чинь цэгцэрч эхэлдэг байхгүй юу? Oh fuck нэр тийм ээ те. Чи ингээ бодоод үзтээ ингээ нэг найзтай ингээл нэг couple of tequila, got some bits гэдэг ингээл нэг шоодод ингээ явж илээгээ бод л да. Мэдээлэл сонсгоо. Чи хаашаа явах юу гэхээ ингээ нэг мэдих толгой чи ажиллах. Fuck ажиллахгүй ш. Хараад бөөлжхөл бодно гэхээс ш. Тийм үстэй. Тэгээс энэ бод гаргийн буцалтаар аль болох ингээ нэг тодорхой цагийг өөртөө ганцаархан ингээ өнгөрөх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ хугацаанд би яг ямар чиглэлээр хаашаа явах вэ гэдгийг анзаар. Одоо жишээлбэл чи 2-ын доонд иргэсэн байлаа гэж бодъё заа. Чимээг наах вэ, альмааг наах вэ гэдэг ч юм уу те. Бата тулгаа хоёр алийг сонгох вэ гэдэг ч юм уу. Тийм ингээ фан ингээ сонголт ингээрсэн байл чи зүгээр ганцаар ингээ суучих. Тэгээ асууд үзээрэй. Аль нь миний настай ч агуу за би аль алинд нь бэлэн гэж. Энэ амар сонирхолтой байна чи за. Юу вэ гэвэл аль алинд биш яж болно. Эсвэл аль нэг нь байгаа. Who knows. Гол нь чи ингээд сонголтыг чадахгүй байвал сонголтыг зүгээр ингээд нөгөө өөрийнхөө спириттэй даатгачдаг л байхгүй да. Тэгхийн тулд чи ганцаараа ингээд байжгаад энерги ингээд нөгөө каст өгөх хэрэгтэй байхгүй. Одоо шеэрлэх, урагшаа ингээд нөгөө түлхэх гэдэг ч юм уу те. Тэр байдлаар одоо шеэрлэх гэсэн. Тэгэх юм бол чам дээр ингээд нөгөө мэдээлэлүүд ухаанууд ингээд орж ирнэ. Тэгээд яалтчгүй ингээд нөгөө баатарын аяга доошо 6-гийн аяга доошо 8-ийн ингээд нөгөө зоостой байгаа даа байхгүй юу гэж би та бүхэнд ингээд хуваалцах байвал хэрэг сүүлийн 6 сар таад ингээд айгүйх драматик тэ лайтай ингээд нөгөө нөхцөлөдлөө дуун ингээд туулсан яах гээд байгаа мэддэхгүй аваам гэдэг юмнууд дээр ингээд зөндөө ингээд нөгөө байж исэн бол за яг энэ бод гаргийн буцалт одоо нэгдсэн байдлаар өөрийнхөө амьдралд одоо дүгнэлт хийх цаг иржээ. Тэгээ дүнэлтээ игээд одоо би тэгвэл цаашаа хаашаа яаж явах вэ гэдгийг өөрөөсөө асуугаад тэгээ бэлтгэл ажиллаа хийх цаг ирж байгаа байхгүй. Тэгэхгүй бол одоо энэ мэлхийн орны си즌 дуусаад мэлхийн орны си즌 дуусахтаа зэрэгцээд бодын буцалт дуусахгүй юу. Тэнгүүд хойноос нь танаа орны үйлрэл эхлэнгүүд таныхын чинь нарыг бэлэгдэг болохоор мэлхий чинь царыг бэлэгдэж байгаа байхгүй юу. Тэр мэлхий чинь ингээд нэг дандаа өөрийгөө тагнах, өөрийгөө ажиглах гэсэн ингээд утга байдаг те. Тэгвэл энэ сар өөрийгөө сайн ажиглаад хаашаа явах хинтээ байх юу гэх амар сайн ингээд нэг шийснийхэн дараа өөрсдийнхөө орны си즌 дээр хурцтай ингээд нэг хөдөлгөөн хийж гүөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээд нэг өөрийгөө анзаараагүй хаашаа явах мэдгүй яг ингээд нэг очиж бурууг ингээд нэг
буруу сонгоцсон ингээ байлаа гэж бодъё л да. Өөртөө ордны сисэн дээр маш уртаа гүйцчихэнгуудаа хан мөрөхгүй. Тиймээс яг ингээд жоохон болгоомжтой тий. Яасан. 25. За, номын орц. Энэ бод гарагийн буцалтаар shadow тал гэж байдаг те. Shadow талтайгаа яаж ингээд нөр толох вэ? Харанхуй хэсэг гэж яг юу байсан бэ? Энийг яаж олох вэ гэдэг асуулт. Яагаад биднэрт энэ бод гарагийн буцаар shadow хэсэг ингээд гарч ирж байгаа вэ гэвэл юу вэ? Энийг би угаасаа өнгөрсөн жилийн бодын буцалтын бичлэгээр айгуу сайн тайлбарлацсан. Угаасаа арчлангийн ордны си즌 болохоор хамгийн их гал те хамгийн их одоо хурцтай хөлгөөний бэлэгддэг л байгаа байхгүй. Тэгээ анзаарсан бол 8 сар ч Бацаавд хичээл ороход Улаанбаатар чиг гинт пижгэндэг үстэй. 7 сард бэлгийн ордны улирлаар Улаанбаатарт юу түүч явахгүй бүгд л хөдөө аялсан сууж идэг үстэй. Гэдгийг зөв өөрийгөө анзаараад байгаа байхгүй. Тэгээд яг энэ буцалтын үе нь болохоор яг бэлгийн ордон дэр ингээд таарсан болохоор бид нар яг одоо энэ бизнесийг ашиглаад юуг ингээд дамжуулж хийх хэрэгтэй байсан бэ? Юуг дуусгах хэрэгтэй байсан бэ? Бас ямар мэдрэл мотой зантай байсан бэ гэдгийг бид нар анзаарах цаг байхгүй. Оо. That's what I thought. За, хэдүүлээ айгүй ухаалаг ажиллана. Ясаа байвал штэ те. Get over someone гэж байдаг те. Хэн нэгнээс ингээд гарах чагаад хин нэгний доор орох. Яа сайн хэлж чааг. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл хэрэв чи ингээд сүүлийн үед ингээд heartbreak шархлалт тэгээд тэдээсээ ингээд одоо эргэж гараад өөрийгөө recovery ингээ хийх гээд байна да. Тэгж байгаа бол штэ тий. Өөр хүнийг ингээ ашиглаж ингээ болохгүй гэдэг үзэр гарч ирсэн байгаа даа байхгүй юу? Яагаад энэ ингээ чухал нөхцөл байдал дээр тавигдчихж байгаа вэ гэвэл насаа нэчлээ амьдрал жаргалтай байна. За тэгэхээр интрогоо үзээгүй хүмүүст ингээ хэлэхэд бод гарагийн буцалт биднэрт яаж нөлөөлөх вэ? Эцэст энэ яг юу вэ гэдгийг би өнгөрсөн жилийн бичлэг дээр айгуу гоё ингээд тайлбарласан байгаа. Тэгээд энэ ингээд нэг удаагийн reading болохоор чиний одоо shadow хэсэг буюу өөртөө одоо нүрд тулахаас байн айгаад байдаг, avoid хийгээд байдаг одоо зүйлүүд тэдрийг ингээд харах болно. Зя. Тэгээ угаасаа ингээд энийг хамгийн гоё тайлбарсан нь Карл Юнг гэдэг. Карл Юнгийн айдиагаар болохоор хэрэв чи ингээд өөрийнх нь shadow side-аас ингээд илүү ингээд цухтаадаг бол тэр чин чамайг мэдхгүйгээр контролдож эхэлдэг. Хэрэв чи ингээд өөрийнхөө ингээд одоо шунал байлаа гэж бодъё. Тэрийг баян ингээд үүсгдэг бол амжилттай явж байгаа хүмүүсээ харангуут чи дандаа ингээд хатаархдаг. Хэрэв чи ингээд өөрийгөө одоо neglect ч юм уу нэг юм хүн ингээд нөхцөл байдлууд байдаг бол чи гадагшаана ингээд гаргадаг зүйл чинь бас нэг тийм байдаг ч юм. Тийм хүн нөхцөлөөр ингээд тайлбарлсан байдаг. Тэгээ та адмаа сайхан мэдээлэл 900 амьдарч энэ өөртөө сайхан YouTube-ээс нөө Карл-ийн номнуудыг уншнаа судалгааны материалуудыг хараад үзчихэд гоё шүү дээ. За. Юусоо.
За тэгэхээр шүү дээ хэрвээ чи эргэн тойронд чи ингээд токсик хүрээлэл байдаг бол за одоо нэг токсик харигчдын цуглуулга гэсэн үг шүү дээ 3 яригч доош гарч ирэх юм бол токсик харигт болчт юм л да. Тэгээ нэг мэдрэл муутай нэг юм заваа найзууд байдаг да. Жишээлбэл заваа найзуудыг яаж таньдаг? Ер нь хүн итгэхээр бол ер нь хүнийг яаж харддаг? Чиний нууцыг ил болгодог гэдэг ч юм те. Эсвэл одоо шилбэл өөрөөс нь жоохон доошоо байгаа хүнийг жоохон ингээд нөө бүүлийдэх гад ингээд байдаг ч юм уу те. Эсвэл нэг тийм ингээд нэг жоохон токсик мэдрэл муутай ингээд баач гэдэг шүү дээ. Чамд өгж байгаа зөвлөгөөнд дандаа өөрт нь ашигтай байдлаар ингээд нэг зөвлөгөө өгдөг ч юм уу яадаг ч юм аа. Иймэрхүү ингээд нэг хашруудаас ер нь жоохон ингээд нэг хол авах хэрэгтэй байгаа байхгүй. Яагаад гэвэл шүү дээ те ингээд нэг чам дээр 5-ын ингээд нэг аяг 5-ын 102 гарч ирсэн. Яг чи токсик мэдрэл муутай хүний ингээд нэг хажууд байснараа тэгээ хайр фанд хөзөрч болохоор ингээд нэг зөвлөгөө авдаг ч юм тийм хөзөр واخхой. Тэгээд тэдний хажууд ингээд байгаа тэдрээс ингээд нэг зөвлөгөө авснараа амар их депрессив нөхцөл байдал ингээд нэг эргэж буух гэдэг. Тиймээс жоох ингээд бодолтой байгаад холтгоос нь ингээд нэг хол гэдэг ингээд нэг хөзөр гарч ирсэн байгаа واخхой. Тэгээд ер нь ингээд нэг шин зүйл ихлүүлэхийнхээ өмнө жоохон бодолтой байж өөрөө жоохон гэж нэг хоошо татад сурах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ингээд нэг яаж байгаа вэ? Энэ зүрхтэй харж байна уу? Шудрагуусны үзэр доошо, баатри ил доошо, хааны саваад доошо. Тэгэхгүй болохоор шүү дээ ингээд чиний эхлүүлэх ингээд нэг ажил байна уу, эхлүүлэх нөхцөл байдал чинь дандаа байж болох оны шилдэг тэнийг нөхцөл рүү ингээд нэг орох гээд байгаа байхгүй юу? Яа тэгвэл чамд эмпресс үзэр ингээд нэг дээшээ гарч ирсэн. За ингэж тайлбарлал зүгээр юм байна. Цөмөрөө сайхан бодож үзцгээе. Бид нэр энерги авдаг. Угаасаа энерги баян exchange ингээ байждаг. Хин нэгнтэй ингээ ярилцах, хин нэгнтэй ингээ байх гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд би энийг амар анзаарч ирсэн. Яг өнгөрсөн жилийн өдийд илүү нөгөө огцрох амархан гэж гсаал ингээ болж исэн штэ. Тэгээд би ингээ тэр донд ингээ очиж нэг сайхан татраа багсаг онжгонуудаа гэл ингээ нөгөө зогсож исэн аахгүй юу. Тэгсэн чи юу болж исэн бэ гэвэл маргааш нэг өдөрсөн би яагаад ч юмтгүй амар ажиллаа ямар санагдсан штэ. Яагаад гэвэл юу л мангаруулсан залуучууд донд ингээ байж исэн. Тэгээ би бүр ингээ гайхаад what the fuck гэж бодоод тэгээ тэр их угаасаа ингээ нэг кофе шоп ажилладаг байсан. Тэгээд IT компани ингээ нэг гиндад ингээ байж хахад яг нэг юм яаж шийдэхээ мэдхээ болцсон асуудалтай үед штэ те. Яагаад ч юмтгүй би ингээд 30 гуудаа бизнесээр ч юм ажил дээр амар сайн байгаа найзууд очиж нэг сайхан пив уучдаг гэсэн байхгүй. Тэд нар бизнесийн нууц мэдгүй гэж. Өөртөө яагаад ааж мэдгүй ба. Би ч мэдгүй ба. Тэгвэл би угаад хоо базаад ингээ хөвшлөөнүүдийг яриад тэгэл гэрлэг ороод маргааш өглөө ингээ болсон гот гинт fuck би нэр энийг ингээ шийдчих байсан байж гэдэг ч юм уу. Нэг юм гоё айдианууд ингээ орж ирдэг байсан байгаа байхгүй. Тэгээд энэ дээрээс ингээ нэг үндэслэх юм болно шүү дээ те. Бид нар үргэлж энергийг ингээ нэг авдаг те. Ялангуяа та хэд ингээ нэг саяын бод гаргийн буцалтаар ингээ нэг харж ирж байсан хөдрүүд болохоор одоо нэг токсик хүрээлэл гэсэн те. Хэрвээ чи шүү дээ те хин нэгэнтэй архитлаа гэж одоо маргааш нь битта яах гэж энүүдээ яах гэж гарваа гэдэг ч юм иймэрхүү бодлоо ингээ нэг constantly байн боддог бол наа чин токсик хүрээлэл байна. Чи бодоод үзтээ чи амар ингээ нэг гоё найзтай ингээ нэг гоё ингээ hang out байгаа л та оны шилдэг wild ингээ байлаа. Өглөө ч гэсэн ингээ бодонгуудаа fuck тэ гоё байсан гэж бодвол гоё л үсттэй те. Энэ нь болохоор та хоёр энерги амар гоё матч болсон ингээ хөгжилтэй ингээ байсан гэж байгаа байхгүй. Хэдийн мянган инээлээ хэдийн мянга гоё ингээ нэг үйл явдлууд болсон ч гэсэн өглөө нь босоод амар дарклаад ер нь жоохон тухгүй мэдрэмж аваад байвал тэр хүнээсээ жоохон ингээ нэг болгоомжтой хэрэгтэй. Хэрвээ чи ингээ нэг тэр хүнтэй ингээ нэг одоо хүрээлэл ингээ одоо аудитинг суухгүй юу? Хэрвээ чи штэ тэ ингээ хин нэгнтэй ингээ хамтарч ажиллах ямар нэг бүтээх их тэгээ хин нэгнтэй ингээ нэг танилцах гэдэг ч юм уу бүхэл ингээ нэг зүйлүүд дээр чи ингээ нэг зүн сонгоо амар сайн сонсохгүй бол тэгээд тухайн ингээ нөхцөлөдлөд хүмүүс чамд үргэлж тохгүй мэдрэмж ингээ нэг чамд ингээ байн ингээ нэг төрүүлж байгаа бол наа чин сигнал байгаа байхгүй юу? Бод гаргийн буцалт чи наа шайдаа үсгэж ингээ нэг чамд авчирч өгч байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл саяын хөдрүүдийг багтлаад ярих юм бол эмпресс үзэр хамгийн доор байсан мөртлөө бус хөдрүүд амар хэцүү байсан шүү дээ. Яагаад би ингэж нэг ярьж байгаа гэвэл хэрвээ чи ийм одоо нэг зантаал бүх юм ингэ нэг зүгээр дээ ингээл нэг амар гоё ингээл нээлттэй чөлөөтэй
fucking let's go гэж ингээ явдаг нэг юм байлаа гэж бодъё л доо. Гэхдээ чи ингээд нэг тухайн найздаа, тухайн хүмүүс дунд, тухайн хүрээлэл дундаа өөрийнхөө яг эмзэглэдэг сэдвээ ярихаас ингээд нэг имээдэг бол асуудал. За ярьсны дараа штэ те. За имэхгүйгээр за ярьлаа гэж одоо бүр амар эмзэг сэдвүүд юм. А тэрийг чинь гол нь weakness буюу сул тал болгож ашиглаад байвал тийм хүмүүс. Наа чи асуудал. Будгарыг наатах чинь чамд ингээд нэг одоо ч нууц зэсгийг чинь гаргаж өгч байгаа байхгүй. Яг гэвэл чи анханасаа өөрийнхөө одоо нэг vulnerable буюу сул ингээд нэг байгаа хэсэг те эмзэглэж байгаа ингээд хэсгүүдийг хуваалцах хүмүүсээ буруу сонгоцсон юм шүү гэдэг гадарлаа байгаа байхгүй. Цаг нь ярьчихсан шүү дээ. За тэр яах. Зөвлөгөө үзэр дээр хэлүүлээ сайн ажиллачээ. Хаан шүү дээ. Oh my god is that. За. Энэ зөвлөгөө бусад зөвлөгөөнөөс арай өөрөөр ингээд нэг авлаа. Яагаад гэвэл Empress үзрийг эсрэгцээд амар сонь үзрүүд ингээд нэг гараад ирсэн байсан болохоор. Өглөө өдөр 5 яахтай ингэж гарч ирж байгаа байхгүй юу? Хэрвээ чи штэ те одоо baggage гэж ярьдаг. Хамгийн одоо өөдрөг орд гэх юм одоо ном шүү дээ. Гэхдээ ийм байдлаар хэрвээ чи заяа би ингээл нэг амьдралах амар гоё болгож ингэж тэгж гэхдээ гэртээ ороод ингээл нэг стил ингээл нэг стач ингээл нэг бас нэг жоохон занцсан байдаг да. Тэрхүү ингээд нэг нөхцөл байдал дээр ингээд нэг чи байж байгаа бол чиний хийж чадах хамгийн том үйлдэл чинь Star Wars Chariots-тэй хамт ингээд нэг байгаа байхгүй юу? Star Wars юу гэсэн үг вэ гэвэл тааврын дараах үзэр буюу Өмнө самны дараах итгэл найдар гэж ойлгож болно. Хэрвээ чи штэ те яг одоо өглөө өдөр доошоо гэдэг чинь ингээд ямар нэгэн дуусгаагүй ажлууд ингээд нэг сайн уу гэж гарч ирж байгаа штэ. Хэрвээ чи өнгөрсөнд айгуух ингээд нэг шаналж исэн, heartbreak болж исэн, whatever the fucking case тиймэрхүү өнөд ингээд болж илаа. Тэгээд стил ингээд нэг наад гомцсон, гутарсан, гунсан ингээд нэг наад мэдрэмжүүд чинь ингээд нэг байж байгаа бол наа чин чамаа ингээд нэг хоошоо жоохон татах гээд байгаа юм шүү гэдэг ингээд ойлголт ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл штэ те одоо угаасаа full card ингээд нэг чам дээр ингээд гарч ирж байна. Тэгээд чарет үзэр өдөртэй хамт яг цоошин амьдрал цоошин юмнуудыг эхлүүлэхийнхээ өмнө эхлээд жоохон reflect болох буюу өөрийгөө анзаарах. Ер нь бол basically арслан орттой байлоо, контент төстэй. Өөрийнх нь дотор юу болоод байгаа анзаарах. Тэгээд ер нь одоо сонголт хийх гэдэг зүйлийг жоохон ингээ хойшоо тавил зүгээр юм шүү гэдэг үзэр гарч иж байгаа байхгүй юу? 7-гийн ингээ нэг аяга. Яг л чи эцсийн шийдэл гэдэг зүйл ингээ чам дээр ингээ нэг гарч ирээгүй байна. Тэгвэл яавал ингээ нэг энэ нөхцөл байдал дээр вэ гэвэл нэгт 9 ингээ нэг зоосоор өөртөө жоохон ингээ нэг self care ингээ хийх хэрэгтэй байхгүй энэ бодгаргийн буцалтаар. Чиний амьдралын эргэн тойронд болж байгаа бүхий л үйл явдлууд үргэлж ингээ нэг чиний талд байгаа гэдгийг нэгт ингээ ойлгох хэрэгтэй. Бид нар амьдралдаа ингээл нэг хосногдууллаа гэж бодоход бид нэг шийтгэхдээ даам санагдаж шүү дээ. Нөө бидний шийтгээг өгөхгүй. Наа чинь бидний илүү хүчтэй болгож байгаа гэдгийг ойлгочихсон. Тэгээ одоо ингээд нэг чи шинээр юмнууд ингээ хийх гээд ингээ оролдсон заа. Шинээр ингээ харилцаа эхлүүлэх, шинээр ингээ ажил эхлүүлэх, шинээр ингээ аяллаа төлөвлөх ч юм уу яадаг ч юм whatever the fuck ингээ яг энэ будгаргийн ботлоор ингээ хийх бол жоохон нэг гацх байхгүй юу? Шалтгаан нь болохоро чи
яг зөв шийдэл зөв ингээд нэг чиглэлээ эхлээд олчих гэж яриад байгаа. Энэ амар чухал point хгүй. Юу л нэг би галын ордог нэг дүрсэлж ярьж ирсэн. Хонь болохоор гарнат гэдээ ойлгоч л та. Төс идэл тесэрнэ те. Арслан болохоор ингээд нэг модон дээр идэг нэг түүдэг гар шүү дээ. Ном болохоор ингээд харахгүй шүү ингээд нэг харавж байгаа галтай сум байхгүй. Гэхдээ тэр галтай сум аль зөвлөө ингээд нэг харавах. Хаашаа чиглэх гэдэг чинь хамгийн чухал гэдэг байхгүй. Хэрэв чи ингээд ой дунд ингээд төрцөн байлаа гэж одоо чи хой зөвлөө явж байгаа. Тэнгүүд галтай сумаар ингээд нэг явах замаа ингээд гэрэлтүүлэхгүй ингээд байж байгаа. Гэтэ чи хой зөвлөө явж байгаа яаж мэдгий? Сумаа чанд ганцхан сум байгаа. Алтан гац цаарна тий. Харлаа. Тийш чиглүүллээ. Сумаа харавлаа. Сум ингээ харагдж явах ингээ байж байгаа хугацаанд ингээ замууд дээр чи ингээ нэг саа дотор бартаануудаа ингээ давхар ингээ харж байхгүй. Тэг ингээ алхаа явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг одоо шин зүйлийг эхлүүлэхийнхээ өмнө эхлүүлжүүл чи одоо дэндүү blind буюу сохор мөрөх гээд байгаа байхгүй юу? Чи хой зөвлөө явж ингэж бодсон нэг үз чи ур зөвлөө шаацсан явж байгаа байхгүй юу? Тэгээ сайхан ингээл нэг сумаа харвал идэг. Тэр Японы нэг алдарт үг гэдэг штэ. Чи нөө буруу галт иргэндээ ингээд суучих юм бол буцах тасалбарчиг хүнтэй болдог байхгүй. Тиймээс ингээд яг одоо жоохон анхаар. Би хинтэй хамт ингээд байгаа лээ. Би цаашаа хинтэй хамт байх үлээ. Би ямар ажил хийж байгаа лээ? Энийг яаж цаашаа урагшлуулах вүлээ? Миний хувийн хөгжил хаана байгаа лээ? Би цаашаа хэн болох вүлээ? Тэрийг ойлгохын тулд эхлээд өөрийнх нь хамгийн их айгаад байгаа мэдрэмжүүд, айцуудтайгаа нүрт болох байхгүй. Энэ амар чухал. Одоо жишээлбэл би энэ бичлэгийнхэнд хэлж ирсэн хипносис сонсоод ховс. Shadow work гэдэг. Үгүй би байнга ховс сонсдог байхгүй. Тэгээ тэр ховсгтээ ингээ яалч ингээ Gemini шинэ мөн дээр ингээ байж тээ сонсонгууд миний хамгийн их avoid гэдэг мэдрэл мотой ингээд айцууд нөхцөлөдлүүд өстой чикен зүүдэн дээр гарч ирж байгаа байхгүй ёо fucking тэр зүүдүүд бүр лагааны зүүдэд шүү дээ. Тэр зүүдээр баг кино их юм бол нэрээ үнэхээр хүн бүүлчих واخа. Гэтэ тэр зүүдүүдээ ингээд нэг зүүдэлж дуусаад өглөө ингээд босоод тэгээд нэг өөрийнх нь dark нөхцөлөдөлтөд ингээд нүрт болж байгаа ч гэдэг. Тэг цаас нэрч байгаа байхгүй. Ста чи яг юунаас айгаад та. Би хинээс ингээ холдох хэрэгтэй. Би хинтэй авах хэрэгтэй. Би цаашаа юу хийх вэ? Энэний тулд ингээ юу намаа ингээ хойшоо болгоод байгаа. Би энийг хийхэд яг яагаад би ингээ хөдөлж чадахгүй магадгүй миний ингээ нэг лимитэд бодлоод магадгүй намаа ингээ хойшоо татчаа миний нэг зарим нэг ингээ нэг сонин траума ч юм уу рефлектүүд ингээ наваа ингээ хойшоо татдаг гэдэг. Тэгээ ингээ бодоод ингээ нэг за окей хүлээн шүрээ. Let's go. Урагшаахад амар амархан болж байгаа байхгүй. Яг тийм байдлаар эхлээд өөрийнхөө тэр айжсэн тэгээд хойшоо ингээ өөрийгөө татаад байдаг зүйлтэйгээ нүүр тулаад тэгээд дараа нь ингээ замчин тодорхойлчихж байгаа үстэй. Миний ярьж байгааг ойлгож байгаа л найдаа да. Тийм байна. Тэгэхээр таад угаасаа Star Hoser ингээ нэг Charot буюу ингээ урагшаа явдаг эрчмээ ингээ нэг ашиглахын өмнө эхлээд юу н эргэлзээд байгаа бүх эргэлзээүүдэд дуусгаж байгаа. Дараа нь харин хөдөлгөөний гэдэг байгаа байхгүй. Тэгэхгүй бол хоёрын оронд ингээ нэг хөдөлж жагаад хоосныг гоцрох гэдэг юм л да. Окей. За